Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэхүү бичлэгийг үзэх өдрийн мэнд хүргэе. За саяхан би нэг хувь хүний хөгжлийн сургалтын суусан баггүй юу? Тэгээд тэндээсээ ойлгосон, ухаарсан тэр зүйлээсээ та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Хэрэгтэй нэгэнд нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. За энэ болохоор бид хэдийг одоо нэг гацалтын байдалд байлгаад байгаа, ууршлуулахгүй, дараагийн түвшинд гаргахгүй, гацаагаал эсвэл нэг өсөлтгөө, нэг сонин мэдрэмжээр хөглөгдөөл яаж амьдраад байгаа, утга учир нь хаанагаа ч юм уу тиймэрхүү бодолд оруулсан, автуулсан ч юм уу ийм мэдрэмжүүдээр дүүрэн тийм нэг бүс байдаг юм байна. Тэр нь болохоор 5 тухайн бүс. 5 тухайн бүсийн 7 зангыг өнөөдөр би та нартайгаа хуваалцсан. За тэгэхээр 5 тухайн бүсийн 7 занга нэгд нь болохоор айдсын занга гэж байдаг. Айдсын занга болохоор одоо ямар ба нэгэн зүйлийг эхлэхээс өмнө маш айдас төрдөг, алдчих бие, алдаа гаргачихаас тэгээ хин нэгний өмнөөс ингээд үг хэлжүүл буруу хэлэх үе ч юм уу маш тийм айдастай болчдөг. Тэгээ тэрнээсээ болоод шинэ зүйлийг эхлүүлж чаддаггүй, эхлүүлсэн ч тэр зүйлээ дуусгаж чадахгүй, үр дүн нь чадахгүйгээр шууд замаас нь хайдаг ч юм уу тийм зүйлүүд маш их болдог байна. За хоёр дахь нь болохоор 5 тухайн хөвшлийн зан. 5 тухайн хөвшлийн зан гэхээр одоо бидний өдөр тутамдаа амьдралдаа хийж байгаа дадал зуршил хүртэл орж байгаа. Бид хэд одоо нэг шүтээ өдөр болгон нугаа тагштай яг баруун гараараа угаавал баруун гараараа л угаасараагаад ер нь бол насан туршдаа баруун гараараа угаах юм шиг боддог. Гэтэл энэ зүйлийг өөрчлөөд 100 гараараа угааж үзээд 100 гараараа угаадаг хүмүүс маань баруун гараараа угааж үзэх ч юм уу дадал зуршлаа өөрчлөхгүй нэг л хэв маягаар яваад ах юм бол энэ бас ингээд зан голгоод таныг урагшлах зорилгоо биелүүлэх тийм хүчийг гаргаж өгдөггүй байна. За 3 дахь нь болохоор өөртөө итгэх итгэлгүй байдал. Энэ бол маш нийтлэг санагддаг. Надад ч гэсэн өөртөө итгэлгүй байдал өөрийгөө голсон би чадахгүй юм байна. Би угаасаа чадахгүй, надад ийм боломж байхгүй ч гэдэг ч юм уу маш их тийм өөртөө итгэлгүй байдлаасаа болоод бас нэг юм занганд орчдөг юм байна. Тэрнээсээ болоод бид хэд яг хийчихсэн зүйлээ хийж чадахгүй, хэлчихсэн үгээ хэлж чадахгүй, өөртөө итгэлгүй байдлаасаа болоод сул дорой байдлыг бий болоод дотоод итгэл үнэмшил гэдэг зүйл үгүй болдог байна. Тэгээ энээсээ болоод хөдөлж чадахгүй. Тэгэл яг л юм нэгэн хэвийн болдог байна. За дөрөвдөх нь болохоор бусдын үзэл хүлээлтийн занга гэж байгаа. Энэ нь болохоор бид хитрхи одоо бусд хүмүүс ингээд хамааралтай ч юм уу эсвэл бусд хүмүүс намайг юу гэж бодчих бол би энийг хийвэл намайг юу гэх бол ч юм уу бусад хүмүүсийн эсвэл бусад хүмүүсийн зорилго мөргөдлийг биелүүлэх гээд өөрийнхөө зорилгыг мартчихдаг байна. Тэгээ нэг юм итгэхэд юу зорилго юу мөргөдөл болцсон өөрөө юу хүсэж байгаа, ямар зорилготой байснаа, ямар мөрөөдөлтэй байснаа бүгдийг мартчихсан. Өөр хэн нэгний зорилгыг биелүүлэх гээд бус хүмүүс намайг юу гэж бодчихвол гэдэг цангандаа ороод тэгээ яваад байдаг байна. За 5 дахь нь болохоор төгс зөвлөдрийн занга. За энэ одоо айгүй нийтлэг байдаг. Надад ч гэсэн байсан ямар нэгэн зүйлийг хийхдээ төгс хийжүүл. Одоо ийм болгочвол ингэсний дараа ч юм уу эсвэл нэг зүйлийг эхлүүлэхдээ зүгээр ингээд төгс хитрхи төгс байлгачих гээл хичээгээл дундаас нь хайдаг ч юм уу тэгээ шантраал би чадахгүй юм байна болохгүй юм байна гэдэг талаас нь яриад орхиол үр дүн байхгүй тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй байдлыг бий болгоод яваад исэн гэдгийг энэ одоо сургалтаас ойлгочихсон байхгүй юу. Тэгэхээр энэ төгс төгөлдөр байх гэдэг зангыг одоо гарах хэрэгтэй. Эндээс гарчих юм бол тэр зүйлээ ингээ хийгээд цаашаа ингээд сайжруулад явах боломжтой. Гэтэл төгс байлгана гэсээр байгаад ямар нэгэн зүйлийг эхэлдэгчгүй, урагшилдчихгүй яг тэр цангандаа ингээ гацчихдаг байна. За 6 дахь занга нь болохоор өөрчлөлт дасаж чадахгүй байдаг занга. Энэ болохоор нэг юм орчин жишээлбэл хуучин орчиндоо үлтгийг илүү үздэг. Одоо өглөө нөгөө сэрч чадахгүй байна гэд унцаар байгаад үд хөвдөг байдаг штеп. Эсвэргээрээ яг энэ зүйлийг өөрчлөөд өглөө эрт босдог өөрчлөлтөөр сулчих юм бол ингээд дараагийн цатанд гараа явцдаг байх нь. Гэтэл би угаасаа унтдаг хүн гэж өөртөө одоо хэлээд тэгээ яг л тэр орчиндөө ингээд тасчихсан. Яг л тэр байдалтай тасчихсан. Тэгж явсаар байгаад энэ бас ингээд нэг төрлийн занга болоод
тийм урагшлах хүч ирч хүчгүй болоод тийм нурмаад ч юм уу. Тэгээд тэрнээсээ болоод юм бас бүтээмжгүй байдал бий болдог байна. За хамгийн сүүлийн занга буюу 7 дахь занга нь дотоод хатуу хязгаарын занга. Энэ нь болохоор бас ингээд нийтлэг түгээмэл юм шиг надад санагдсан. Ягаад гэвэл би угаасаа ийм л хүн, би угаасаа азгүй хүн, би угаасаа сул дорой хүн, би угаасаа царай муутай гэдэг ч юм те. Энэ зүйлийг ингээд өөртөө хэлээд, өөртөө итгүүлээд би угаасаа ийм хүн гэд одоо дотооддоо ингээд хязгаарлалцсан ийм занга. Одоо таныг царай муутай гэж байгаа таалахгүй юу, тэгж бодож байгаа хүн та. Тэгэл энэ занга нь ингээд өөрөө өөртөө ингээ оролцдог байх. Би ийм л хүн, би язгүй хүн, би угаасаа ингээ юу ч хийж чадахгүй, надад боломж байхгүй, тэ одоо миний амьдрал ийм, угаасаа би ийм гэдэг ч юм уу, тэ маш их юм өөрийгөө тийм хязгаарлаад одоо тийм занганд оролцдог байх юм. За тэгээд эдгээр 7 занганаас хэрвээ бид нар гарч чадхал юм бол таны хүсээд байгаа амьдрал, хүсээд байгаа зорилго, тэгээ хүрэх байгаа мөрөөдөл те тэрэндээ урагшаа алхах аль занган дээр би орчоод байна, аль занганд би ингээд төөрөөд байна, аль занга одоо ингээд намайг урагшлуулахгүй байна гэдэг талаараа илүү ингээд бодоод тэгээд энэ занганаас гарахын тулд би ингэх ёстой байна гэх мэтчлэн арга замыг хайгаад энэ занганаас гарах юм бол бидний хүсээд байгаа өсөлт тэгээд өдөр болгондоо тэр тухайн зүйлээ хийж байгаа үр дүн, тухайн зүйлээс авч байгаа кайф, мэдрэмж тэрийгээ дагаад ирч хүч илүү юм өөртөө итгэл нэмэгддэг байх нэ. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр энэхүү 7 занганаас ингээд ямар зүйлийг хийвэл энэ занганаас гарах вэ гэдэг талаар би та нартайгаа бас хуваалцъя гэж шийдсэн. Тийм болохоор дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай. Миний бичлэгэнд алдаа оноотой зүйл олон байгаа. Цаашдаа илүү бичлэгээ сайжруулад засаад явах болно. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.